Открыться! Слушай, быстрее! Так, Что у командира сегодня? Олень. Так там же пиво. А ты что думал? Там зубов дочку. За бүгдээрээ сайн залуусаа. Өнөөдрийн бичлэгээр бага телевизээр их гардаг байсан. Цэргэрс сурлын үйл явдлыг ярихаар бэлтлээ. За кино маань эхлэхдээ бол бильярдны газар хэдэн залуус сөргөөцөлдөж буугаар нэ гаднаас нэг Джеймс Бонд шиг нөхөр орж ирээд нөхдүүдийг болгож тавина. Айрмад ингэж зодтолтод сурсан л гэж. За энэ сараалаг залуу бол манай киноны гол дүрүүдийн нэг болох Медведев гэгч ирдээ. Мань хүн бол хотын даргын хөө бөгөөд ер нь л байнга бүтэхгүй юм хийж эцгийн чихийг халууцуулдаг гар. Сургуулаасаа хөөгцнө ааваасаа нуугаад хөлөөрөө толгой хийж байхад нь аав нь орж ирнэ. Мань Медведевт цэргийн зарлал иржээ. Ааваасаа та аргалаад өг гэж гуйсан ч аав нь чамааг айрам хүмүүжүүлнэ гайгүйгээд яваад өгнөдөө. Цэрэг татлахын өдөр тулж иржээ. Манай хүн бол тоосон шинж алга. Додгор амтан л сууж байна. Удахгүй гойжуур болох гэж бас хүүхээ эргүүлэхтэйгээ. Энд харин багын найзтайгаа тааралдлаа. Энэ тосгоны залуу бол Соклов гэгч ир юм аа. Соклов бол Мань Медведевийг бодвол тамхи татдаггүй, хүмүүжилтэй, сайн залуу бололтой. Яаж хийж байгаад нэг ангид орох юмсан гэж ярилцсаар үзлэгтээ ороод явчихлаа манай хоёр. Мань Медведев сэргэлийн юм болохоор энүүгээр тэрүүгээр хисэж яваад нэг офицерыг вискигээр найдаад оронд нь цэргийн бүртгэлийн хороонд үлдэхэр боллоо. Харин энийг нь ойлгоогүй Соклов гэж золиг. Манай Медведев авиастай залуу автомашин засч чадна гэж хэлээд өөр ангид хуваарлагдаад Медведевийн дургу хүргэтгэлээ. Манай хоёрыг өөрийн ангид авсан хүн бол Ахмад Зубов гэгч энэ хүн дараагийн ангиудад ч олон гарна да. За ингээд манай хоёр автобусандаа суугаад анги руугаа хөдлөлөө. Медведев ууралсаар л замдаа автобус нь бас эвдэрчихнэ. Тэгсэн Ахмад Зубов орж ирээд чи чинь автын засварчин биз дээ. Буугаад янз л гэв. Даанч манай хүн юу ч мэдэхгүй. Аз болж Сокл нь техник дөртөө байж таарад автобусаа засаж яваад замдаа гарлаа да. Ангидаа ирсэн даруйдаа л халуутын гарт орж цэрэгжилтийн бэлтгэлд орлоо. Манай хоёроос гадна энэ салаанд Кабанов, Хадаков, Фумын зэрэг эвгүй эрчүүд хуваарлагдчихэ. Маршинт гүйх үед Кабанов бага дутуу өмснөөс болж салаагаараа дэглүүлнэ чавс. Энэ цэрэг хордоод унчглаа гээд 15 тойрог Кабановыг өргөж гүйсэн тул манай хэд ядарч өгөх шахаад орондоо орлоо. Мань Кабанов харин сайхан талах молко идэх юмсан янзын шүдэ гэж нөхдөөдөө уурлуулнаа. Манай халуут харин шүн зурагтаар эвгүй кино үзэж байгаад өнхрүүш нэртэй зэвүүн офицерд баригдсан ч зурагтаа унтраагаад цухтааж амжлаа. Хошууж араас нь яваад очиж манай хэд аль язуур орондоо орчихлгүй яах вэ? Өнхрүү шинийг нь ч барьж авч чадсангүй. Дэмийл зурагтыг нь ажилтгахгүй болгож орхиод явлаа. Цэрэг тэрсэн улсууд яах хөвгдөггүй хөр тэрэг шиг зүтгэж гарна. Медведев харин зайл гарган ажлаас цухтааж ялаа алнаа. Сокл минь чамаагүй жинхэнэ нэр хүн болгоно. Амьдрал сургана. Айран бол хэцүү газар байна. Ялангуяа төрөөч нар бол фермийн залаат хогоо ол гэсэн үг энэ төр гэж баахан борж байгаа төрөөч релевэд баригдаж бөөрхөн дэглүүлнэ. Сокловыг зүгээр орхиод Медведевтэй тулж ажиллахаар л боллоо. Манай хэдийн зурагт нь эвдэрчгсэн ядаж байгаад Ахмад Зубов шүн аваргуудын лигийн тоглолт үзэх тул эртгэн зурагтаа засах хэрэгтэй боллоо. Техникт сайн юм болохоор Мань Сокл зурагтыг ажиглаад энд флат байхгүй байна. Өөр зурагтнаас авахаас нааш хасахгүй юм байна л гэж байна. Мань Медведев харин шийтгэлээ хамсаж халуудад шүнжин кино ярьж өгч байна өө. Маний чинь хийж байгаа энэ бичлэг бол Медведевийн хажууд юу гэж биш юм байна уу? Матриксыг хэдэн ч удаа ярьж өг бүүмэд. Манай хэд нэгмүү юм зурагтаа засчээ. Ахмад үзээд халууд гаднаас нь чагнаад Челси ил тоглоод байх шиг байна. Харин Медведев киногоо ярьсаар л одоо бүр Титаник дээр явж байна. Джек Роз хоёрын машин доторх хэсгийг тавтан үзүүлж итэр. Өглөө нь Ахмад Зубов гэртээ ирээд 2 өдөр амрах боллоо. Зурагтаа үзээд хэвтий гэсэн. Цэргүүд нь зурагтыг нь аваад явчихсан байдаг байгаа. Ангийн зурагтыг засаагүй харин Ахмадынхаа гэрийн зурагтыг туучсан байдаг ч юм шиг. Бодилсан цэрэг эрс маань тангараг өргөх цаг нь болжээ. Гэтэл Мань Кабанов гутлгүй зогсож байна. 46 өмсдөг 44 өмсгөр хөл холгоод байна л гэж авч. Тангараг өргөх ёслол дээр Соклийн найз бүсгүй нэрээгүй ба манай хүн нилийн сэтгэлээр уннаа. Бүх цэрэг дээр ар гэрээс нь хүн ирж байхад манай хоёр тэрхийн ч байдгүй. Медведев ч яах вэ тоож байгаа ч юм алга. Ирчүүд онигоо яриад инээлдэж байхад манай Сокл л юу ч дуурахгүй гониглаад байсан тул түрүүч релив туслахаар шийдлээ. Түрүүч Фомин харин байлдагчдаас цэргийн цолуудаа чэйжилсэн үү гэхэд Бокутаг гэгч энээр би мэдэхгүй нөхөр жижиг түрүүчээ л гэж авч. Эннийхээ хариуд манай хүн цолоо зурж цээжлэхэр боллоо. 2 том 5 хошуу бол дид хурандаа гэж зуруулж байтал 3 том 5 хошуу юу юм бэ гэхээр нь Фомин тийм хүн манай хооронд орж ирдэггүй юм а эргүү минь гэв. Релив Соклыг дагуулад энэ ангийн яруу найрагч цэрэг дээр ирээд найз өсгөө болох вариатан зориулж хүйтэн хөл сасгартлан захаа бичүүлгээр л боллоо.
Энэ ангийн бас нэг илгийн авдаг хүн бол ахлагч Шматко гэгч нэрээ. Дислэгж болох зорилготой. Орон ангид сурж байгаа ч хичээлээ өөрөө биш. Энэ хідэн зэргүүдэрээ л хийлгээд байдаг сайхан гар. Даа түрүүч Релевенс Козиносын 60 градусыг мэддэггүй чаавс. Арга мухардсан түрүүч байлдагчд дээрээ очиод асуудал манай Сокл мэдэж байна. Юмтай залуу юм да. Релев шууд Соклыг дагуулад заахмта Фифагорыг аваад ирлээ гэсээр Шматко тэр ирв. За ингээд мань Сокл хичээл хийх ажил томилогдноо. Ангийн яруу найрагчийн бичсэн вариад явуулах захаа нь бэлэн болжээ. Уншаад үзтэл муу алцгануур. Чи наана заваарч байгаад би шүд 100 эх орноо хамгаалж байна. Чи цусны хамтыг мэдхүү. Мөрийн сарын бичснийг уучлаарай. Ам өргөцсөн андынхаа нуруунд дээр бичиж байна. Очоод ална та. Уншсан Сокл маань бүр шок. Хуаранд ангийн захирагч орж иртэл нөгөө Фокутагийн цолыг нь мэддэгвэ. 3-5 гушуу юм чинь аргагүй шүү дээ. Ротын захирагч чинь хаана байна гэхэд манай тим хүн байдаггүй л гэж авч байна. Сайхан гар. Шийтгэлээ амсаж шал угаангаа цолоо цээжиллээ. Сокл харин нөгөө захааны оронд өөрөө найз охиндоо захаа бичлээ. Ахлагч Шматко хот явах учраас Соклын захааг аваад явлаа. Харин манай хүн андуурчих чи нөгөө яруу найрагчийн бичсэн алуурчин захаагаа өгөөд явуулчих чи хөргий. Цэргүүд буудлахын бэлтгэл хийж байна. Кабанов нэг ч оноогүй. Харин Фокутагийн ганцхан унсан байна. Гэхдээ яг голдно гэж зэмлэхэд манай Фокутаг нь би бүх сумаа яг голдно онсон. Туундарт үнэг агнахтаа яг нүдэнд нь бууддаг байсан юм гэж хэлээд туундар хоч авлаа. Медведев харин оны цэрэг Кабановоо дээрлэхэд эхэлжээ. Өмд эндүүд гэж муудалцж байгаад түрүүч Релевд баригдаад найрамдлын шууд ухаар боллоо. Кабанов өөрийн талыг ухаад дуусчаад байхад Медведев юу ч ухахгүй хил амаа билүүдээд сүүлдээ харин шалдаа боосон Медведев өөчлөлт гуйснаар манай хоёр хамтран шуудгаа ухаад эцэст нэвлэрлээ. Хөөхий Кабановыг жоохон толгой юутай болохоор хүн бүгд л дог хийх юм аа. Энэ хал зэрэг бүр цэрэгт муухай байвал өргөдөл бичээд халагд гэж хэлээд тэрэнд нь үнэмссэн Кабанов өргөдөл бичиж очиод өнхрөөшийг боож хүртэл нуурлуулав. Энэ өнхрөөш ер нь л хүний уул шагаасан цэрэг матах сонирхолтой зөвүүн баачка байна да. Кабановын энэ үйлдэлээс болоод манайхэд дахиад л гүйлтээр шийтгүүлнэ хөргий. Зевсгийн агуулгын манаанд гарч байгаа Сокл дээр найз охин Вариан хүрээдэрлээ. Манай хүн үүргийн дагуу ойрцсон хүн бүрийг буутах ёстой тул бууга тулгаад яг буудах гэж байтал Шматко 100% зүүднээс нь сэрэж сахилгын шийтгэл оноосон тул 5 хоног Кабановтай хамт жорлоо угаахаар боллоо. Найз охиндоо буруу захаа өгчихсөн. Бас ахлагчийн тоог шүнжин ботсон хүн унтлахгүй явах вэ. Энэ Шматко Соклоор хичээлээ хийлгээд баахан онц аваад бөөн хөр аригтаж гарч. Тэгснээ өглөө шартаж өгөх гэж байгаа амтэн Соклыг талбай дээр баахан халахуулж энтер. Энэ үед нь харин Соклын найз охиндоо андуурч явуулсан захаа нь очилгүй буцаж ирээд бөөн баяр болов. Ахлагчаагаа үнсээд л авч байна. Ангийн совилогчийг харсан Медведев уулга алдаж шагшраад Сокл харин тэр чамайг тоохгүй гэж басамжилсан тул 7 хоногийн дотор өөрийн болгоно гэд мөрөөцөөд шууд л ажилдаа орсон ч муу гойжурыг нэг нүдэрээ ч харсангүй. Харин энэ нь халуудад таалагдсангүй. Ангийн машиныг засах шийтгэл өглөө. Даанч машины талаар аачгүй Медведев уран арга сэтгэж өөрөө гараа гинтэйгээд совилогч дээр ирээд танилцаад нилээн сайн яриа өрнүүлээд авлаа. Совилогчийн нэрийг Түрүүч Пүлиева. Манай ирж таалагдсан бололтой жумалзаад л байна. Иннээсээ болоод бүр Түрүүч нарын араанд орлоо. Бүхэл юмн дээр манай хүнийг чангалаад байдаг боллоо. Мань Медведев харин совилогчийг эргүүлсээр л зүрх өвдөд байна ч гинөө. Бас л найраатай залуу юм шүү. Манай хүн дээр эргэлт ирлээ. Нөгөө өмнө нь сүжрээд байдаг хүүхэн нь байв. Тэрнтэйгээ уулзаад үнсэж үнгээд байгааг нь совилогч хараад шалиг новшвэ гэсэн байртаа яваад өглөө. Медведев араас нь яваад очтол энэ юм зүрхэн сайн энтергээ туулга болгочих. Медведев бөөн уур болоод чиш тэнэг юм даа гэд гараад явлаа. Гүйлтийн бэлтгэл дээр цэргүүд гүйж байхад мань Медведев сур харавсан амтан л байна. Буудлагын бэлтгэлийн дараа манай салааныхны нэг болох Гүнко бууга аваад оргож ангаар нэг юм боллоо. Шүүгийг нэгжтэл найз охин нь салцгаая гэсэн захаа бичсэн байлаа. Үүнд нь сэтгэлээр унсан Гүнко уурын зуханд очиод амиа хорлох гэсэн ч буун сумгүй байж таарчээ. Өнгөрөөш ирж баахан загнасан ч ангийн захирагч нь хуухтай ир байна. Хөнгөн шийтгэлэл оноолоо. Цэргүүд бүгд өдрийн ажиллаа хийж хашаа цэвэрлэж байхад Медведев ганцаараа хөдлөхгүй тамхи татаад даналцаад байсанд нь ууралсан он жавууд нь манай хүнийг балбав. Үүнийг нь харсан Сокл огт тусалсангүй. Зодож дуусаад нөхдүүд шууд сувлагчдаар авч ирлээ. Манай хүнч сохорсон биш завшгүй гихч боллоо доо. Мань хоёрч дурлалцаж эхлэх бололтой. Сокл ч бас Шматкогийн хичээлийг хийж онц тун авч өгсөн тул шагнуулаад гарч ирэхэд нь Медведев ухтаж аваад чи мөрийгөө алдлаа Сокл минь. Сувлагч минийх болсон гэж хэллээ. Ошууд зуубов шал согтоо орж ирээд бүх цэргүүдийг босгож гисав. Урд нь зогсоод захирагчийн ихнэр төрчхөөд байхад рот унтаж байх ч гэж тээгээд
цүнх дүүрэн арх гаргаад ирв. Цэргүүд гайхахад нь та нар юу гэж бодов? Би охиноо ундаагаар угаана гэж бодоо юу гэж хэлчихэд гараад явлаа. Өглөөн сэрснээ юу ч мэддэггүй ч байх шиг. Та нар яаж мэдэв? Энд яхаараа шар хариг байдаг юм гээд уурлаж итэр. Түрүүч Пулиева маань аз жаргалтай гэрэлцэн амтан л байна. Харин түрүүч Релевийн төрсөн өдрийн үдшилэг хийх гэсэн ч хүнс жоохон тиймхэн байгаа бололтой. Молконоос өөр юм байдгүй. Сокол бүр ахлагч Шматкогийн бүх юмд нь тусалдаг болжээ. Үгийн сүлжээ бөглөхтөө хүртэл Соколыг дуудчихж байх шиг. Мань Шматко ер нь л юмны арга ивийг олохдоо сайн нөхөрлөлтөө. Цэргийн хангалтын бараа материалыг цааш нааш болгоно. Өрөөндөө хүртэл лаазалсан махыг хайрцаг нь өрчихсөн. Даанч ганц би юм байна. Сокол харин та интернетээр эсвэл сонингийн танилцах зар ашиглаач гэд шууд л ажилдаа орлоо. Тэндээс гарсныхаа дараа Сокол түрүүч Релевд ам алдаад ахлагчийн шүүгэнд хайрцаг дүрэн жигэлсэн мах байгаа гэд хэлчихв. Мань Релев нэг арга сэтг шиг боллоо шүү. Хөөрхий Шматког шалган дээр тантай эмэгтэй хүн ярий гэж байна гэж хуураад ар хонгоор нь өрөө рүү яваад орлоо. Шүүгээг нь араар нь задлаад лаазалсан махных нь оронд молконуудаа орхиод махыг нь туугаад арилаад өглөө. Релевийн төрсөн өдөрч нийчгэр болох шинжтэй шүү. Манай хоёр бүр салж хагацгаа байжээ. Эгээтэй л өнгөрөөж баригдчихсангүй. Энэ нөхөр бас Иркад маань сэтгэлтэй юм байна. Хурган найрах гэж цэцэг киноны билетэд аваад иржээ. Иркадан сайхан гарыг тоосонгүй хөрхи. Яаж ч бодсон энэ нөхрийг тоохгүй нь ойлгомжтой шүү. Медведев бас хурган хаарталт явагдаач байх шиг. Ахлагч Шматко харин танилцах зараар нилээн бүтлгүүцсэн чи эцэст нь араа гайгүй бүсгүүтэй танилцаад авлаа. Кафед суугаад хөөхөн яриа өрнүүлв. Төрсөн өдөр тэмдэглэх цэргүүд ойроо очиж нутгийн хөгшний нэрмлийг ч бас туулаа. Том канистрт хийж аваад л шуналтай гэж. Сухачов хоёрхан болгоод л тас усарчих. Энийг сонссон Релев баахан дооглож байгаад нэрмлээс ганцхан татаад цараа мэмчит л улааж байтал Зобо Шматко хоёр орж ирээд канистртай архийг нь бензин гэж бодоод аваад явчих. Релев харин тас усрлээ хөргий. Цэргүүдийн мэдчилгээ их сонссонгүй. Цэрэгдээд л орлогоо явлаа. Шматко харин шин танилцсан бүсгүйхийн гэрт нь очиод ээжтэй танилцаад хайрцагтай лаазалсан махаа хөгтөл дүүрэн молко байдаг байгаа. Аз болж нөгөө бүсгүн цагаан холтой юм байна. Тогооч Сухачов эмнэлэг твцсэн учраас оронд нь мань туундар галтхон томилогджээ. Мань хүний хийсэн хоол халуудад таалагдахгүй байна. Өөрөө бол янзын л байна штэ л гэж авч. Лаазалсан махаа хулгайд алдсан Шматко Соклыг дуудаж баахан төвчгөнөж байгаад гаргалаа. Харин хоолндоо цадахгүй байгаа Капанов талах цусалж байгаад ангийн захирагчд баригдлаа. Захирагч Капановд хандан гороогоо тэцүү байна уу? Дараагийн удаа уух юм алаасандаа хийж яваарай гэв. Оройн цэргүүдийг жагсаагаад манай ангид аимшигтэй хэрэг гарлаа. Байлдагч Капанов өлсөж өгөхөг шахаад ангийн галт тогооноос талах хулгаалаад сулдаж ядарсан завжаараа араа ядан зажлаж байхад нь би таарч гороож өгөх аюулаас аварлаа. Ахмад 100 буу цэргүүдэд хооллох болж тээ хөхөөрөө гэж хэлчихэд явнаа. Бас ардсан нөхрөн шүү. Ангийн захирагч 100 хоёр ахаад л ротыг шалгаж байгаад юу болсон юм цэргүүдийг жагсаалаа. Нэг цэргийн орны шүүгэнээс гутлын өсгий гарсанд одоо бүр ийм юм иддэг болоо юу гэд уурлаа. Мань Сокол Шматкогийн өгсөн гутлын өсгий лаадалсан махыг шүүгэндээ хийчихсэн байж л дээ.